За тээвэр логистикийн асуудалгүйгээр бид бүсцэн хөгжлийн асуудлыг ярих боломжгүй. Тэгвэл бид энэ тээвэр логистикийн асуудлууд энэ та бүхэн газрын зураг дээр харж байгаа. Цайвар ногоон нь бол шинээр барих автозам нийтдээ 6457 км автозамыг барих. За шинээр барих төмөр зам энэ улаан одоо тасалдсан зураастай явж байгаа. Ингээд бид зөвхөн одоо хүчин чадлыг нэмэгдүүлээ зогсохгүй бүсийн логистикийн төв хуурай тээвэр бомтуудыг байгуулъя гэж. Одоо шинээр 8 хуурай бомтыг байгуулахаар олон улсын хууль эрх зүйн орчны хүрээнд бид одоо төлөвлөгөө гаргаж судалгаагаа хийж асуудлуудаа шийдвэрлээд бэлтгэл ажлаа хангаад явж байна. Орон нутгийн тээвэр логистик гэдэг энэ жижиг ногоон цэгүүд бид нар орон нутгийн төвшөнд тэгээд одоо бүсийн төвшөнд ингээд бүс нутгийн төвшөнд байж бүссэн хөгжлөө явуулахгүй болвол тээвэр логистикийн асуудлуудаа бид дахиад одоо ерөнхий төвшнээр нь хараад орон нутаг багийн төвшнийхээ асуудлуудыг хаячих юм бол аймгийнхаа асуудлуудыг хаячих юм бол бүсийн хөгжил бас одоо өрөөсгөл болно гэж. Тэгэхээр цаашдаа шивээ хүрэн гашуун сухад ханг замын үүд за бүр одоо ингээд бичигт сүмбэр ирээн цав баг элник алтан буулаг ханх за хоошлох одоо баруун тишээ боршоо цагаан уур булган бомтуудаа бүс нутгийн одоо энэ хөгжлийн интеграцтай холбох тээвэр логистикийн сүлжээ бий болгож ажиллаж байж манай одоо бодлого орон нутгийн бүс амжилттай хэрэгжинэ.